Саяхан манай сургуулийн сурагчаар нь амжилтын бэр сургуулийн маань сурагч надаас сургуулийн цагирлаг багш тоогооч нараас юугаар өөр вэ? Юу хийдэг юм бэ? Яг юу хийдэг юм бэ гэж асуусан. Тэгээд ерөн сургуулийн цагирал хэрхэн ажилддаг юу боддгийг ингээд танилцуулсан гоё ойлгомжтой инженеэр ярьсан тийм видео хийгч товч танилцуулга хийгч энэ видеог бэлтгэлээ. За миний хувьд бол ихэнх сургуулийн захирлууд бол ижлэхэн байх. Миний хувьд бол юу байдаг вэ? За нэгдүгээрт бол энэ санхүүгийн асуудал их чухал байдаг байгаа. Нийтдээ яг сургуулийн орлого зарлага, шнайн төгрөгийн орлого болж байна, шнайн төгрөгийн зардал гарч байна. Энэ санхүүгийн бүх мэдээллийг авдаг, энэ дээрээ дүн шинжилгээ хийдэг, энэ дээрээ шийдвэр гаргалт хийж байдаг байгаа. За хоёрдугаарт бол HR буюу одоо хүний нөөц одоо багш, тоогооч, жижүүр, үйлчлэгч, жолооч гэх бүх ажилчтай ингээд юм кэр хийх, халамжлах, тэднийхээ сургаж хөгжүүлэх, тэднийхээ нийгмийн болон дотоод үр амьсгал энтерт нь санаа тавих. За удирдлагын хамт олон болох менежер, дунд ангийн, ахлах ангийн ерөнхий менежер эднийхээ ажиллах зарчим арга барилд нь бас санаа тавих. За багш нар донтроос бас гадаад багш одоо энэтхэг болон Филиппин гэх мэт гадаад багш нар бол маад байгаа. Тэгээ гадаад багш нар дээр бол хэд хэдэн асуудал тулгардаг байгаа. Визний асуудал, Монголд орж ирэх ингээд зөвшөөрлөөр ажиллах, тэгээ тэр хүмүүсийн тэгэл амьдрах байр, тэгээ Монголд ингээд соёлын зөрөөнөөс болж тийм хүмүүст их төвөгтэй байдал үүсдэг. Тэгээ тэрийг бол ингээд удирдлагын зүгээс бас тэр хүнд санаа тавьж зоох, санаа тавих гэсэн юм асуудал тулгардаг байгаа. Зарим ажлын байр бол маш хоор байдаг байгаа. Жишээ нь одоо математикийн багш болон баагангийн багш нар бол Монголын зах зээлд, хөдөлмөрийн зах зээлд маш хоор байдаг. Эднэрийг алдчихгүй байх, өөр сургуульд алдчихгүй байх, эднэр өөр сайн сургууль, өөр сайн багшийг бас хайж болох гэх мэт энэ хүний нөөцийн асуудал дээр анхаарч бас ажиллаж байдаг байгаа. За дараагийн асуудал нь болохоор юм манайх бусад сургуулиас нэг юмар өөр байдаг байгаа юм. Бүхэл сургуулийнхаа үйл ажиллагааг програмчлсан байдаг байгаа. Тэр програмчлалынхаа системийг одоо яг хэрхэн сайжруулах уу, хэрхэн үр дүнтэй болох уу, хэрхэн хэрэглэхэд илүү таатай эвтэйхэн болох уу. Энэ дээр нь бас зураглаж энэ дээрс нь бүтцийн зохион байгуулалтын програмчлалын дахин шинжилгээ сайжруулж яадаг ийм ажил хийж яадаг байгаа. За дараагийн ажил нь бол ийм аж ахуйн ажлууд байгаа. Одоо сургуулийнхаа гаднах тогтцол, доторх тогтцол, анги танхимын тогтцол, аюулгүй байдал, за тэгэл засвар, цэвэрлэгээ гэх мэт энэ дээр нь бас санаа тавьж идэг. Яг энийг яг өөрөө гардаал хийхгүй ч гэсэн энийг ингэж хий, ингэж өөрчлөе. Ийм юмнууд хэрэгтэй байна. Эсвэл тэр бусад багш ажилтныхаа удирдлагынхаа тэр менежерүүдийн санал бодлыг хуваалцаад тэн дээр нь шийдвэр гаргалгаа ярилцж байдаг байгаа. За дараагийн асуудал нь бол за фэйсбүүкээр санал хүсэлт байгаа. Дараагийнх нь бол фэйсбүүкээр, утсаар, за эсвэл биеэрээ ч юм уу янз бүрийн эцэг эхчүүдийн, хүүхдүүдийн эсвэл одоо багш ажилтны тийм санал хүсэлтүүдийг гинтийн яралтай эсвэл одоо ер нь яралтай бичсэн ирээдүйд хэрэг болох ус тийм өөрчлөлт сайжруулах тийм санал хүсэлтүүдийг ирж идэг. Тэрийг одоо зарим нь тугаанбууд, зарим нь шийдвэрлээд, зарим нь үнэхээр болохгүй, өөр нь бол болохгүй гэдгийг нь хэлээд ийм санал асуудлуудыг шийдвэрлэх одоо гал унтраах юм ажлууд бас хийж идэг байгаа. За дараа нь бол бас нэг чухал ажил нь сургалтын чанар. Сургалтын үйл ажиллагаа маань хэр сайн чанартай болж байна. Энийг өшөө илүү яаж сайжруулах вэ? За энийг өшөө илүү яаж сайн дүгнэж тодорхойлох вэ? Шалгалтаа илүү сайн үр дүнтэй авах уу? Нэг хугацаанд илүү сайн үр дүнтэй сургалтыг яаж зохион байгуулах вэ? Энэ сургалтын чанарын талаар нэмж шин яаж хөтөлбөр зохиох вэ? Тэр хөтөлбөрөө илүү сайн хэрэгжүүлэх үү? Тэр хөтөлбөрөө илүү сайн үр дүнтэй хэсгийг яаж шалгах уу гэж энэ сургалтын чанартай холбоотой юм ажил байдаг байгаа. Энэ дээр бол анхаарч төлөвлөж ажилладаг байх нэ. За дараагийнх нь болохоор энэ улсын байгууллага, төрийн байгууллагаас бид нарт ийм байнгын мэдээлэл
авахыг шаардж идэг байгаа. Ийм мэдээлэл Баян зүрх дүүргийн нийслэлийн боловсролын газар, нийслэлийн боловсролын газар, яамнаас гэх мэт ийм төрийн байгууллагуудаас, мэргэжлийн хэлтийн байгууллага гэх мэт ийм байгууллагуудаас ийм мэдээлэл авахыг бид нар шаардж идэг. Тэр мэдээллийг нь хэлсэн шаардсан мэдээллүүдийг бэлдэж боловсруулж өгөх ажлыг хийдэж идэг байна. За ерөөхдөө ингээд ажлуудаа ер нь базаад хэлэх юм бол ийм бүх төрлийн мэдээллүүдийг авч идэг. Тэгээд тэр мэдээллээ авсан мэдээллээ боловсруулад дүн хэлгээгээ анализ хийгээд ярилцаад тэгээд ингэж ажиллая гэсэн шийдвэр гаргаад тэр шийдэл гаргаад тэрийг энэ төлөвлөгөөний дагуу хугацаатай зоогоод за тэгээд тэрийг дахиад л хянд шалгаал дүгнээл за иймэрхүү циклийн дагуу сургуулийн захирлын ажил явагддаг юм шүү. За анхаарал тавьсанд баярлалаа.